байгаа хаягдал бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх төслийн ажлыг Сонгон найрхан дүүргийн 2 дугаар хорооны нутагт 18 га талбайд байгуулжээ. Энэхүү ажлыг 80 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ. Төв цэвэрлэх байгууламжаас туул гол руу нийлүүлж хаягдал бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх төсөлтөд байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат танилцлаа. Төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжаас хоногт гарч байгаа хаягдал бохир усны 30%-ыг цэвэршүүлэхээр төлөвлөгдөжээ. Энэ нь төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна. Тодорхойлбол бохир усыг 250 мянгаас 260 мянган метр куб эзлэгүнтэй 1.5-аас 2 метрийн гүн шорон далан бүхий 5 усан санд хоримтлуулан эхний 2 усан сангаар дамжин цэвэрлэгдсэн ус 3, 4, 5 дугаар усан сангаар дамжин гадаргуун агааржуул болон анабио процесс явагдан хаягдал усыг бүрэн гүйцэд цэвэршүүлэх юм а. 2, 3 дахин одоо энэ эхэлсэн төслийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадах юм бол одоо цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус маань одоо Монгол улсын стандартад нийцсэн 43-49 2015 гэдгээр ингээд шууд байгальд нийлүүлэгдэх бүрэн боломжтой ус болчихно. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн одоо өнөр танрын байдаг ус бохирддаг асуудал, ургамал амтан хорддог асуудлууд бол энэ бүрэн их жилүүдэд арилна гэж одоо хэлэхэд одоо боломжтой. Эхний усан санд 11-р сарын 12-ны өдөр 12 цагаас эхлэн төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг авч эхэлсэн. Гүйцэтгэлийн талбай инженерийн тооцоололоор 30 цагийн хугацаанд эхний усан сан дүүрэх буюу 24300 м куб ус авч цэвэршүүлэх туршилтын ажлыг хийж эхлэх юм байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан өнгөрөгч Бямб гарагийн өдөш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуу хальтрах